ялгарч байгаа нь өндөр төлбөртэй сургууль сурдаг, толгойд нь юуж байдгүй. Нэг ийм байдлаар ингээд тий одоо манай монголчууд амьдрал сүүлийн үед ингээд яваад хин яаж амьдрах, хин юугаа унж идэх нь бол хувийн л хэрэг. Тэр бол хин ч хориглохгүй зүйл. Гэтэл тэр дундаас гарч байгаа тэр үр дагавар, тэр үр хөвгтөд нөлөөлөд байгаа юм болов уу? Энэ нийгмийн амьдралд эргэж нөлөөлөд маш их хүүхдүүд стресс чинь сүүлийн үед маш их хүүхдүүд сэтгцэн эмгэгтэй болж байна. Тэгээд энэ тал дээр эцэгчүүд нь анхаараасай. Хүүхдтэйгээ ядаж нэг бол хүсээгүй зүйлд нь хүчээр сурах гэдэг. Би хүсээгүй байхад манай аав ээж намайг ингээ хийгээд. Тэгээд нөгөөд нь дургууд хүчхүү гэж нөгөөдх нь эцэг хийгээ харахад хийж байгаа юм болдог. А цаагаар бол ингээ өөр юм ингээ сэтгэд өөр юм сонирхдаг. Тэгээд ядаж хүүхдийнхээ үзэл бодлыг бас сонсож хүндэтгэлтэй хандаасай. Юу сонирхоод байна? Дуулах авьяасгүй хүүхдийг чи дуучин бол гэдэг хүүхдэд ямар хүндрэлтэй байх вэ тийм үү? Тэгэхээр хүүхдийг бас юу сонирхож байна? Магадгүй тэр сонирхдаг зүйл байхгүй бол янз бүрийн зүйлүүдийг бас мэдээлэл өгч хүүхдүүдтэйгээ хамтарч хийж хүүхдүүдийн сэтэл тэмүүллийг ямар ч байсан амьдрал бол сайхан юм, амьдрал тэмүүлэх ёстой гэсэн баяр баясгалантай байдлаар л одоо хандлагатай хүмүүжүүлэхгүй бол нэг юунд ч итгэдэггүй бүгдийг шүүмжилсэн гутранг үзэлттэй болсноос хүүхдүүд маш их сэтгцэн өвчнөд нэрвдэж чинь сүүлийн үед. За яг хуу ингээд ер нь ингээд хүүхдүүдтэй ажиллаж байхад юм ялгаа гарччихл те нэг зарим нь бол тэр эцэгхэн өнөөдрийн амьдрал гэдэг зарим нь гисэн хэдий болож альж төвшний хувьд эцэгчүүд нь хүүхдүүдтэй ер нь цаг бага зарцуулдаг болчихжээ. Тэгэхээр энэ гэр бүлийн энэ одоо бүх гэр бүл биш шүү дээ. Зарим нэг энэ асуудалтай гэр бүл. Тэгэхээр энэ мэдээж уламжлолоод ч юм уу юу гэдгийг тэрийг харж исэн хүүхэд, тэр амьдралыг үзэж исэн хүүхэд мэдээж том болоод за яг хөө мэдээж биеийн төрүүлээд ухааны төрүүлээгүй тий. Тэгэхээр бас нөлөөлдөг зүйл байна. Ягаад гэвэл тэр нөгөө өндөр сургалтанд хамрагдаа өндөр төлбөртэй сургууль сурж байгаа өдөр бүхэн гоё машинаар ахуулж байгаа хүүхдүүдийн оюун ухаан бас өөр тийш хөгжөөд байна. Ягаад гэвэл харт амхинд орж байна. Болсон болоогүй кино үзэж байна. Тэр кино үзсэн кино шинээсээ болж нөгөөт тэр амьдрал руу орохын тулд хэрэг төвөг хийж байна. А зүгээр игэл хүүхдүүд хөрхийн хутгаас усаа аваад 5 борцгоо хөшгөлж идчихээд сургуульдаа цүнхөө үрээд хүүж байгаа хүүхдүүд амьдрал нухлагдаад амьдралын сайн мууг ялгаад ингээд яваад илүү хэрсүү болоод байна тий. Тэгэхээр энэ нийгэмд байгаа энэ гэр бүлийн зөрчлийг яавал одоо яг та гэр бүл судлаач хувьд яг яавал арилах бол энэ арилах уу? Энэ бол арилахгүй тий. А гэхдээ яавал бага хувьтай болох вэ гэдэг талаас нь эцэг ер нь бол энд хамгийн чухал үүрэгтэй хүмүүс эцэг их өнөөдөр яг хүүхдтэй юу үзүүлж чинь хүүхд яг түүнийг дуурайж байгаа яг мөнгөтэй төрхтэй хүмүүс байдаг. Тэгээд хүүхдтэй бас мөнгө төгрөгийг зөв зарцуулж сургаж байгаа хүмүүс ч гэсэн байгаа хичнээн мөнгөтэй төрхтэй ч гэсэн те сарынх нь хэрэглээний мөнгө өгчдөг. Тэгээд тэрийг яг хүүхэд зохицуулах хэвээр хөрөлцөхгүйсэн ч хамаагүй тэр хүүхдээ өөрсдөө юм суралцаа явж байдаг. Ийм хүмүүс байдаг. Бас хит их мөнгөтэй хэрнээ хүүхэд нь хэтэрхий нөгөө нэг мөнгөндөө хэмжээ хязгаар гэж байхгүй болохоор хэтэрхий задгаа зарцуулдаг өөр буруу тишээ ордог юм байна. Ер нь бол хамгийн чухал зүйл эцэг эхийн дээр л өөртөө ягаад тэгэхээр эцэг юу гэж ойлгох вэ гэхээр би өнгөрөөд өгнө хүүхэд үлдэнэ. Хүүхэд тэр мөнгийг аваад үлдчих магадгүй тэр баахан үр зээлээр бий болсон зүйл ч байж болно шүү дээ. Тэгэхээр хүүхэд эцэг их өнгөрөөд хүүхэд магадгүй баахан үр зээлээр унлаа. Тэгэхэд тэр хүүхэд яах вэ? Эцэг үргэлж ирээдүгийг бодож хүүхдтэй зөв үлгэр дуурайлыг үзүүлэх хэрэгтэй. Өнөөдөр чинь би машин унаад явж байна. Гэхдээ хүүхдтэй хэдийгээр би үнэтэй машин унж байгаа ч гэсэн энэ бол миний хөдөлмөрөөр болсон зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн чи өөрөө хөдөлмөрлөөд энэ зүйлийг бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй хин нэг үүний хөдөлмөрлсөн зүйл дээр босч ирнэ гэдэг бол энэ бол яг амьдралаараа өөрөө амьдралаа босгож байгаа зүйл биш. Тэр энэ бол тийм үнцэнтэй хүн өөрөө хөдөлмөрлж ээж өөрөө хичээж ээж өөрөө олсон мөнгө гэдэг бол хамгийн амттай байдаг. Тэрийг үүрэгтэй зарцуулахтай хүртэл хүн их намгаа тий зөв зарцуулж байдаг. Тэгэх юм бол яг мөнгийг хэрхэн зарцуулах хэвтэй, яаж зарцуулах хэвтэй, хүн яаж мөнгийг олдгийг гэдгийг эцэг их өөртөө үзүүлэх хэрэгтэй. Дээр нь яах хэвтэй вэ гэхээр зүгээр л мөнгийг өгөөд байх штэ. Эргээд тэр хүүхдтэй хариуцлага зүгээр нэг мөнгө өгөөд авах ш. Тэр нь зүгээр нэг үнэтэй сургууль сургаад авах биш. Ер нь бол үнэтэй сургууль тийм ээ. Мөнгө төр гэхээсээ илүү сайн багштай л тийм англи байх юм бол тэр хүүхэд зөв сурна, зөв хүмүүжин, тий орчин зөв гайгүй сайн багштай байх юм бол түүнээс хичнээн мөнгө төгрөгөө өндөр байдаг, тий өндөр зэрэгэлтэй сургууль байснараа тэнд магадгүй
бас л тийм жоохон тий амьдралыг үзэх үзэл ч юм уу тий хитрхи одоо нэг өнцгөөс хардаг ч юм уу тийм багш байлаа гэхэд тэр хүүхдэд амьдралыг одоо зааж өгөхөөсөө илүү зүгээр л тий яаж одоо эдийн засгт юм уу тий энийг тоог яаж бодох уу тий номыг яаж унших уу шинжлэх ухаанд яаж одоо химийн томьёонуудыг илгэж заахаас биш амьдралын яг нөгөө нарийн ширээ юмыг бол зааж өгөхгүй тийм болохоор эцэг эхэнд бол хамгийн чухал үүрэг тий өөрөөсөө бас тэр зөв үлгэр дуурайлаар бас хүмүүжээгүй байсан ч гэсэн тэгвэл би ирээдүйд хүүхдэд яаж хүмүүжүүлэх ёстой гэдгийг бас суралцах хэрэгтэй. Дээр нь нөгөө нэг сүүлийн үед та түрүүн ярьсан нөгөө нэг арай насны зөрүү ихтэй тий мөнгө төрхтэй хүмүүстэй суугаад байна. Тэгэх юм бол өнөөдрийн одоо хэсэгэн жаргал таны насан туршийн жаргалаас хэр үнцэнтэй вэ тий энэ хоёрын аль нь илүү чухал вэ? Амьдрал бол өөрөө сонголтон дээр тогтдог. Тэгэхээр та энэнд өөрөө сонголтоо хийгээрэй. Дээр нь эцэг эхчүүд хүүхдүүдэд ийм зам руу ороход нөлөөлөд байгаа амьдралын хэцүү байдал ч юм уу тий нэг бол хит хэлбэг хит задгаа байдал хүүхдийг ийм зам руу ороход түлхэж байгаа. Тийм болохоор өнөөдөр та хүүхдэд буруутахаас илүү өөрөөсөө бурууг хайгаасай. Хин нэг хүмүүний тий одоо манай хөргөн болохгүй нь манай бэр болохгүй нь гэхээс өмнө өөрийнхөө хүүхдийг эргээд нэг хараарай. Магадгүй таны хажууд амар сайхан ажтай хэрнээ гэртээ очиод тэр хүн нөхөртөө ямар харилцаатай байдгийг та мэдгүй нөхөр илүү мэднэ эхнэр илүү мэднэ. Тэгэхээр түрүүчийн яриан дээр ч гэсэн тий түрүүчийн цагтл дээр ч гэсэн гарсан тий хадмууд маань ингээд байна. Сайхан багт наваа суудсан тэгсэрнээ сүлдний юм яриад байна. Магадгүй охин ч өөрөө ямар ч цэцэл зүтгэл гарахгүй те бэлгийн юм дээр байна. Өнөөдөр тэр эрэгтэй хүн яг эдийн засгийн хувьд амьдралаа босгоцсон байна. Энэ ч гэсэн нэг амжилт. Тэгэхээр хадмууд юу вэ гэхээр бас охинд ямар буруу байна. Миний охинд ямар буруу байгаа юм те. Нөхөрт маань хөргөнд маань ямар буруу байгаа. Хоёр талаас нэмийг хардаг байгаасаа тэгэх юм бол энэ бол зөв эрүүл харилцаа, эрүүл ойлголт болно л гэж хэлмээр байна да. За таны хувьд. Тэгэхээр миний хувьд бол илүүцсэн бүхэн зовлон таарсан бүхэн жаргал дутсан бүхэн зорил. Тэгэхээр хамгийн гол нь хүн ямар амьдралыг яаж тулах нь яг бүх амьдрал нь өөрийнхөө гарт байдаг. Тэгэхээр өнөөдөр залуучууд яг эдийн засгийн асуудал руу илүү түлхүүн анхаарч байгаа ч гэсэн өнөөдөр нэг Excel-тэй байсан бол юу гэдгийг Jeep-тэй болно, Jeep-тэйсэн бол Lexus-тэй болно гэж мөрөөдхөн зөв гэхдээ би өнөөдөр одоо ажилдаа явахдаа 9 цаг зарцуулдаг байсан бол машинтаа олсноор би 3 цаг зарцуулдаг болчлоо. Үлдсэн 6 цагтаа би өөрийгөө хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэж одоо өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарна гэхээс эсвэл гэр бүлдээ яаж биеийн хугацаа яаж аз жаргалтай болоход зарцуулах вэ гэж бодсон илүү үр дүнтэй. Гэтэл өнөөдрийн залуучуудын хандлага бодоод би одоо яг тэгээ ийм маркийн машинтайсан бол маргааш тийм маркийнхтай болно гэж зөвхөн л нэг материалын байдлаа ахиулах тал дээр гэдэг. Материалын байдлаа ахиулаад энэ зарцуулсан илүү гарсан 24 оногдсож байгаа 24 цагийнхаа хичнээн цагийг би өөртөө зориулах уу, гэр бүлдээ зориулах уу, ингэснээр миний гэр бүлийн аз жаргал ямар байх уу гэдэг дээр илүү их анхаараасай л гэж бодмоор байна. Энэ залуу өнөөдөр машин зараад маш их мөнгөтэй байлаа гэхэд гэр бүлдээ магадгүй хангалттай цаг зарцуулдаггүй байж болно. Тэгэхээр үр хүүхдүүдийн төлөө ээж аавд өнөөдөр их анхаарал хандуулаач. Энэ чинь л та бүхний одоо ирээдүйн шүүд гэж хэлмээр байна. Хамгийн гол нь үр хүүхдээ бодохгүй өнөөдрийн зугаа цэнгэлийг бодсноос олж эргээд өөрснөө хөгшөрсөн хойноо тэрнийхээ бас хүнд байдлыг амссан улсууд өнөөдөр олцсондоо л байдаг тийм. Тэгэхээр хүний нас бол богинохон бид нар эрдэгтэй адилхан буцдаг. Тэгэхээр үлдэж байгаа үр хүүхдүүдтэй амьдрах чадвартай зөв бодолтой өсөх юм бол энэ гэр бүлийн бас нэг улс нийгэмд оруулж байгаа бас нэг хувь нэмрэлтэй энийг бас сайн бодолцоо. Тэгэхээр манай нэвтрүүлэгт бид бүгдөө урилгыг хүлээж авч оролцож тий бас үзэгч түмэнд баан үнэтэй зөвлөгөө өгсөн та хоёртоо бас баярлалаа. Тэгээ судлаач утган цэцэг судлаач ундрам манай нэвтрүүлэгт хамт байлаа үзэгчтэй. Тэгээд бид бүхэн бол хин нэгний эд хөрөнгө хин нэгний оюун ухаанаар тий одоо оролцох гэсэнгүй эд хөрөнгийн одоо шүүмжлэх гэсэнгүй хин яаж амьдрах нь бол тэр хүний эрх үнцэн өгсөн цаг эрх. Тийм болохоор зэрэг үзэгчид маань бас зүгээр болох байхаа гэж. Тэгтээ авах юм авч гэх юм гээсэ гэж би ингэж бодож байна. Ингээд өнөөдрийн манай нэвтрүүлэг өгөр өндөрлж байгаа үзэгчтэй та бүхэндээ шууд визийг сонгоод үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийн дугаарт баярлалаа. I started a joke which started the whole world crying, but I didn't see
the joke was on me. Oh no. I started to cry, which started the whole